Тэгэхээр 49% нь хувийн компанид байг. Энэ бол цөөнх. 51% нь одоо олон хувь нь бол төрд байна шүү дээ. Тэгэхээр төрд бол давуу эрх байна. Өөрөөр хэлбэл одоо хяналтын эрх ч гэсэн бас давхар байх хэрэгтэй. Тэгэхээр төр өөртөө ингээд одоо туузынхаа даргаыг томилохоос эхлээд өөртөө зохицуулт хийхгүй ингээд хүлээлтийн байдалтай байгаа нь магадгүй хувийн компанид одоо боломж олгоод байгаа юм шүү. Та юу гэж харж байна? Би харин тэгж бодоод байгаа учраас би засгийн газрыг шахаад байгаа байхгүй юу? Ерөнхий сайд бол ойрын үед томилно гэдгийг хэлсэн. Би ерөнхий сайдад томилогдсон бол наадах чинь томилогдсынхаа маргааш бүгдийг нь бүжигнүүлээд дуусах байсан юм. Жишээ. Яагаад ингэж удаад ингэж тавд ойлгож байна? Мэдгүй. Та ерөнхий сайдтай уулзсан юу нээс? Шалгаад зөндөө ярьсан. Сангийн сайд байсан болрын тэр 6 сарын 27-нд гардаг 2 тушаалыг хүчингүй болгож яал. Туузын нөгөөдөр хуралдуулаад хүмүүс томилол. Гүйцэтгэх захирлын томилол 51% нь эрхээр уучаал Эрдэнэтээр суух тэгэл болоо. Наадах чинь сая ярих юм бол 2 цагийн дотор бүжигнүүлээд дуусгах ажил. 7 сарын 27-нд болор эрх мэдлийг энэ худлаа хөгжлийн банкныхан тогтоог нэг өдөр бүх юм хийсэн шүү дээ. Туузын гишүүдийн нэг өдөр томилсон. 2 хүн татгалцахлаар нь хэрэглэхээс дахиад 2 хүн оруулсан. Яамнасаа 2 хүн оруулсан. 7 сарын 27-ны өдөр сангийн яам дээр 803 тоо төрөнд байна. Туузын хурал нь болсон. Дөрмийг баталсан. Тэгэл бүх юм нэг өдөр дуусгасан шүү дээ. Яахлаараа болор гэдэг хүн нэг өдөр тэр юмыг ингээд бүжигнуулаад нөгөө талд өгөөд дуусгах чадчихад энэ засаг 3 сарынтай хаалга руу нь орж чадахгүй зогсдог билээ. Энэ чинь ариун явдал мөн үү?